За сайн байцгаана уу ганц өхийн эрхэн баяр гэдэг. Би Монголын магнит сорилтын сангийн барыг хүсвэр инженер байгуулах төслийн барилгын инженер байна. За өнөөдөр миний ажлын нэг өдөртөө танилцуулъя. За одоо хэдүүлээ Америк нэгдсэн улсын бусдын тусламжаар хэрэгжүүлсэн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбай дээр хүрэлцэн ирээд байна. За манай үйлдвэрийн барилга маань үндсэндээ 5 үндсэн байгууламжтай уламжлалт цэвэрлэгээний байгууллага нь ажилчдын офис, за уран осмосын барилга, цэвэр усан сан нацаас станц, цахилгаан хуваарлах байгууламж, тунц боловсруулах байгууламж гэсэн юм үндсэн 5 байгууламжаас бүрдсэн цогц үйлдвэр байж байгаа. За миний зүгээс сүүлийн 4 жил ажиллахдаа захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж төслийн зөвлөх компани болох Тетратектэйгээ байнгын өдөр тутамдаа хамтарч ажиллаж гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, чанарын хяналтыг тавих гэх мэтчлэн ажлууд дээр байнгын оролцоотой явдаг. За төслийн барилга өгсөлтийн ажил маань 2021 оны 8 дугаар сард эхэлсэн байгаа. За тэгээ бидний тулсан хамгийн ихний бэрхшээл бол газар шорны ажил байсан. Яагаад гэвэл сонгой архив уулын бэлд байрлалаараа налуу газар тэгээд нийт газар шорны ажлыг дийлэх нь хатан өрс байсан учраас нэлээд цаг хугацааг зарцуулсан байгаа. Нийт 230 мянга гаруй метр куб газар шорны ажил хийгдсэн. Үүний дийлэх нь бол хатан өрс байсан. За манай үйлдвэрийн нэг хэсэг болох миний яг энэ доор байгаа зүйл бол цэвэр усан сан байгаа. Ойролцоогоор 12 м гүн бетон бүтээц байж байгаа. За нийтдээ 18,000 м куб ус хадгалах багтаамжтай ийм том хэмжээний 3 секцтэй танк байна. Монголдо баг хамгийн анх удаа ийм том хэмжээний цэвэр усан сан бий болсон байна. За энэ цэвэр усан санд биокомбинат, шуун фабрикаас ирсэн гүний усыг үйлдвэртээ цэвэршүүлээд хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгож хадгалдаг. За тэгээ энийг мэдээж хотын нэгдсэн систем рүү нийлүүлэх зорилготой байна. Манай төслийн хувьд бол олон улсын физикийн гэрээний улаан номны хүрээнд барилгын гэрээгээ байгуулж гүйцэтгэгчтэйгээ ажиллаж байгаа. За энэ гэрээний маань давуу тал нь бол мэдээж гүйцэтгэгч, зураг зохиогч, зөвлөх компани бүгднгийнх нь үүрэг хариуцлагын тодорхой зааж өгсөн техникийн тодорхойлолтуудаар ажиллаа гүйцэтгэдэг ийм гэрээ байгаа. За тэгээ улаан гэрээгээр хэрэгжүүлснээрээ мэдээж чанарын хяналт маш сайжирсан. За манай үйлдвэрийн төслийн зураг зохиогчоор Америкийн Ecom компани, төслийн менежментийн зөвлөхөр бол мөн адил Америк нэгдсэн улсын Tетratec компани, гүйцэтгэгчээр бүгд найрамдах Турк улсын MAPA компани ажилласан. За ийм олон улсын баг бүрэлдэхүүнтэй харилцан уялдаа холбоог хангах координацийн чиглэлээрс бид нэр төлхөө ажилладаг. Бүгд найрамдах Турк улсын MAPA компани маань хүчин чармаалт сайтай ажилласан. За нийт барилгын оргил үедээ бол 650 ажилчдаас 400 гаруй нь бол Турк улсаас ирж ажилласан байгаа. За манай ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн твшилт технологи болох уран осмосын байгууламж эсхийг нь бол уламжлалт цэвэрлэгээний байгууллагаас тусад нь салгаж байршуулж өгсөн байгаа. За үүгээрээ бол мэдээж ирээдүйд хэрэгцээ шаардлага, усны нэмэлт шаардлага үүссэн тохиолдолд үйлдвэрээ бол өргөдөх боломжтойгоор төлөвлөж өгсөн байна. За энэхүү усны компакт гэрээ маань хэрэгжснээр жилдээ 50 сая м куб ундны усыг Улаанбаатар хотын системд нийлүүлэх боломжтой болж байгаа. За ингэснээр одоо байгаа усны хангамжийг бол 2 дахин нэмэгдүүлж байгаа гэж ойлгож байна. За ингээ Улаанбаатар хотын иргэд маань ойрын хэдэн 10 жилдээ бол ундны усанд санаа зовох шаардлага болж байгаа гэж ойлгож байна. За энэ маань стратегийн үед маш том бүтээн байгуулалт болсон. За миний ажлын нэг өдөртөө танилцсан та бүхэндээ баярлалаа. Бидний ус, бидний ирээдүй. Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг баттгав.